За би ер нь бол мэдээж дэмжиж байгаа. Тэгээд би яг энэ боломжийг бас ашиглаад ерөнхий сайд яг ямар зарчмын өөрчлөлтүүдийг оруулж байгаа вэ гэдгийг бас нэг хэлсэн зүйтэй болов гэж бодож байна. Ялангуяа яг одоо нийгэмд тулгамдаад байгаа гэдэг юм уу, нийгмийн хүлээлт үүссэн байгаа асуудал дээр яг энэ хуулиар бол сая 400-ээр хязгаарласан 2 сая 400-ээр хязгаарласан гэд бас нэг одоо ахмадууд маань яриад байдаг шүү дээ. Нөгөө индексжүүлсэн одоо энэ тэтгэр нэмэгдүүлж байгаа энэ асуудал бол энэ хуулиар бол шийдэрлэгдэхгүй. Эн чинь тусдаа засгийн газрын одоо тогтоолоор тусдаа явагдана. Тэгэхээр энэ асуудал хизээнээс одоо орж шийдвэрлэгдэх вэ гэдгийг та бас нэг амлалт өгч гэдэг юм уу, энэ талаар мэдээлэл өгч энэ хуулиар шийдэгдсэнгүй штэ гэдэг ийм одоо юу гэдгийг шүүмжээс гарахын тулд гэдэг юм уу те энэ асуудал ямар ч байсан бид нар шийдвэрлэнэ. Гэхдээ энэ бол тэдэн сарын тэдэнд одоо тэгж шийдвэрлэгдэнэ гэдэг ийм мэдээлэл өгчхөл зөв байна гэж. За мөн түүнчлэн цэргийн тэтгэврийн одоо энэ бас асуудалтай цэргийн одоо гэр бүлтэн гэдэг юм уу те цэргийн тэтгэвэр өвлөгдөх энэ асуудал шийдвэрлэгдээгүй байдаг. Энийг одоо биднийг бас ялгуурлаа гэдэг ийм асуудлыг цэргийн тэтгэвэр авч байгаа ахмадууд санал гаргадаг учраас энийг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа вэ гэдгийг бас онцлоод хэлсэн зүйтэй байхаа гэж үзэж байна. Ер нь бас одоо тэтгэр тогтоодог хоёр төрлийн л одоо аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Нэг нь бол цалин суурьтай, нэг нь бол хуримтлал суурьтай. За цалин суурьтай гэдэг нь өөрөө юу юм бэ гэхлээр тухайн одоо хамгийн өндөр төлөлттэй дараалс нь 5 жил одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тий. Дараалс нь 5 жилийн нэг одоо сарын дундаж үндсэн одоо нэг цалинг гаргаж ирж байгаад тэгээ түүнээсээ хамгийн багадаа 45%-аар тэтгэвэр нь тогтоогддог. За цалин хөлснөөсөө бол ажилтан тэтгэврийн шимтгэлийг 17%-ийг төлдөг. Ажил олгогч 8.5, ажилтан 8.5 ингээд нийлээд 17%-ийг төлөөд тэгээ 45%-аар цалингаасаа бодогдож одоо тэтгэврээ бодогддог байх нь байна. Нөгөө талын одоо бодолт нь болохоор нэрийн дансны суурьтай буюу та хөдөлмөр эрхлэхдээ нийт хичнээн төгрөгийн одоо шимтгэлийг та болон ажил олгогч нийлээ төвлөрүүлсэн. Тэрнээсээ цаашид одоо амьдрах магадлал болон 1 сард одоо оногдох бодлолоороо 1 сарын одоо тэтгэвэр тэтгэмж нь бол бодогддог ийм хоёр хувилбартай байгаа. За манай улсад бол 60 оноос өмнөх нь бол дандаа одоо цалин суурьтай бодолцтой 60-аас 79 оны хооронд бол сонголттой аль нэгээр нь байж болно. За 79 оноос хойш төрсэн хүмүүс ямар ч сонголтгүй зөвхөн та хэдий хэмжээний одоо шимтгэлийг нийтдээ төлж ийсэн буюу нэрийн дансны аргаар тэтгэврээ тогтоологдог одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль байгаа. 79 оноос хойш төрсэн хүмүүсийн хувьд бол энэ бодолтон тэтгэвэр нь бол маш багаар бодогдох ийм хувилбар. Тэгэхээр энийг бол бас өөрчилж бүгднгийн одоо юу гэдгийг цалин суурьтай бодолцтой байна гэдэг ийм одоо өөрчлөлтийг оруулж ирж хагаад 79 оноос хойш төрсэн одоо нөгөө Ахмад гэдэг шиг 79 оноос хойш төрсэн одоо хүний хувьд бол туйлын баяртай байгаа. Яагаад тэгэхээр би одоо 4-5 дахин одоо өндөр тэтгэвэр тогтоолох боломжтой байхгүй. Ягаад тэгэхээр одоо нэрийн данснаас бодогдохлоор маш бага бодогдно. Тэгэхээр энийг бол нэмэгдүүлээд нөгөө талдаа 5 жилийн дундаж гэдгийг бол үе шаттайгаар 10 жил хүртэл нэмэгдүүлнэ. Тэгэхээр энэ одоо шудраг зарчмыг одоо яагаад одоо оруулж байгаа? Яагаад одоо энэ юу гэдгийг нэрийн дансны аргыг халаад цалин суурьтай бодолт нь илүү чухал юм бэ гэдгийг үзэж байгааг одоо бас тайлбарлаж хэлж өгөхийг хүсэж байна. За, ерөнхий сайд хариулъя. За, нийгмийн даатгалын сангийн энэ орлого зарлагын алдагдал бол жил ирэх тусам өсөж байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн хүрээг тэлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. За, хөдөлмөрөөсөө өснийхөө тодорхой хувийг шимтгэлд өгснөөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгоход надад төдий хэмжээгээр өндөр одоо тэтгэвэр бодогдох юм байна гэдэг сэтлийг төрүүлэхгүйгээр цаашаа энэ орлого зарлагын алдагдлыг бууруулж чадахгүй. Тэр жил ирэх тусам одоо алдагдал нэмэгдэж байна. Тийм ч учраас нөгөө илүү олон жил төлөвлөл илүү өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг үндсэн энэ зарчим дээр энэ удаагийн нийгмийн даатгалын одоо хуулийг энэ тэтгэврийн реформыг одоо өргөн барьлаа. 20 онд тухайн үед би их хурлын одоо ажлын хэсгийг ахалж ирсэн. Тухайн үед хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг 10 дугаар сард нь өргөн мэдүүлсэн. Одоо та бид хамтдаа хэлцэж байна. Тэгэхээр энэ тэтгэврийн реформыг хийснээр бол
олон давхаргад болно. Хувийн нэмэлт тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг хуулийн хүрээнд бүрдүүлнэ. Тэнд шимтгэлээсээ төлөх юм бол тэр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бусад татвараас хөнгөлнө. За хоёрт бол ерөөсөө өнгөрсөн хугацаанд бид нэг зүйлийг орхиж ирсэн. Тэр нь юу вэ гэвэл нэг ажилласан жилийг урамшуулах тогтолцоо. Тэгэхээр 57 настай эмэгтэй 60-таа тэтгэврт гарыг гэвэл жил тутам 4% нэмэгдүүлээд явах. Энэ хөшүүргийг хийж өгч байгаа. Тэгэхээр өндөр наснд хүрлээ 55-60 нас хүрлээ гэвэл тэр хүнд эхлээд олон жил төлсөн шимтгэлээс нь харгалзаад 100-аас 300 мянган төгрөгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн үг. 100-аас 300 мянган төгрөг. Энд бол 504 мянган тэтгэвэр авахч хамаарч байна. Тэгэхээр таны хэлж байгаа цэргийн албан хаагч нар хүртэл энэ баталгаа тэтгэврийг авна. Тэр old age security гэдэг байгаа бол олон жил хөдөлмөрснийх нь үндэслээд тухайн 15 жил ажилласан уу, 10 жил ажилласан уу, 20 жил ажилласан уу, 25 жил ажилласан уу гэдэг шалтгаалаад 100-аас 300 мянга гэхээр өнөөдрийн тэтгэвэр авж байгаа нийт 504 мянган ахмадуудад бүгдэнд нь баталгаа тэтгэврийг ажилласан жилээс шалтгаалж ялгаатаагаар тогтооно. Мөн 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолсон ахмадууд бол 1,400,000 мянган цалингаас тэтгэврээ тооцоолсон байна. Гэтэл 2018 оноос хойш болохоор 2,400,000 мянгаас тэтгэврээ бодуулсан байна. Гэтэл 5 жилийн зөрүүтэй тэтгэврт гарсан хүний тэтгэвэр хоорондоо зөрөөтэй байгааг арилгаж өгөөч гэдэг асуудлыг ахмадууд байнга тавьдаг. Тийм учраас бид ахмадуудын тэтгэврийг 2,400,000 мянган төгрөгийн цалингаас нь одоо шинээр тооцох гэж гэсэн үг. Тэгэхээр тэр 140 мянган тэр тэтгэврийн зөрүүтэй байгаа ахмадуудын тэтгэвэр бол арилнаа. Тэгэхээр энэ бол одоо бодиттой өөрчлөлт болно. Дээрээс нь хагас хуримтлалыг бол энд оруулж өгч байгаа. Хагас хуримтлалыг оруулаад засгийн газар ч гэсэн өвөн дээр хариуцлага хүлээе. За даатгуулагч бол өөрөө 1% хагас хуримтлалт би шимтгэлээсээ төлөё гэдэг. За ерөнхийдөө хариултыг гүйцэлгий. Минут нэмээ. Тэгэхээр шимтгэлээсээ 1%-ийг даатгуулагч төлөё гэвэл засгийн газар 0.5%-ийг нь төлөхөд бид их олон жил ярьсан нөгөө хуримтлалт нь asset management хийгээд тэр бовонд авах уу, үнэт цаас авах уу, хувьцаа авах уу гэдгийг нь өөрөө удирддаг юм платформыг нэвтрүүлээ. Энэ бол таны тэтгэвэр, таны хөдөлмөр, тэр та өөрөө хяна гэдэг зарчим. Ингэж тэтгэврийн шудраг тогтолцоо руу шилжиж 2024 оны нийгмийн даатгалын багц хуулийн шинжилгээний дагуу инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэхийг шийдэхгүй бол өнөөдөр 10% нэмлээгээд 769 мянган тэтгэврийн доод хэмжээгээр авж байгаа ахмадууд чинь одоо бараг 57%-ийг эзэлчихэд байна шүү дээ. Гэтэл эднэрийн бараг 3-1 нь 25 жил ажилласан байгаа байхгүй. Тэгэхээр энэ ахмадуудыгаа бидний зөрүүг нь арилгаж иж, баталгаа тэтгэвэр өгж иж, ажилласан жилийг урамшуулж иж, жил болгон инфляцтай нээж одоо уялдуулж нэмнэ гэдэг энэ зарчмаа барихаар хүн бүрд одоо хүрсэн ийм тэтгэвэр. За ариун зэгшин тодруулж асууя. За ер нь бол манай улсын хувьд эв санааны нэгдэл дээр суурилсан хуримтлалын одоо системээс илүүтэй одоо юу гэдэг нэг хуваарлалтын буюу яг энэ эв санааны нэгдэл дээр суурилсан хуваарлалтын систем нь хамаагүй илүү одоо иргэндээ ээлтэй манад илүү оновчтой систем юм а гэдгийг онцолж энэ хуримтлалын одоо системийг тодорхой хэмжээнд одоо юу гэдэг шилжүүлж байгаа гэдэг юм уу. Хагас хуримтлалын системийг бол бас бүрэн нэвтрүүлэхээ хойшлуулж байгаа юм байна гэдгийг бид нар бас ойлгох ёстой. Тэгэхээр энүүгээрээ бас энэ одоо орж ирж байгаа реформын шинж чанартай маш сайн хуулийн төсөл орж ирж байгаа гэдгийг бас онцлмоор байна. Тэгээ миний 1 минутыг өгчвөл би энэ баялагын сантай холбоотой ганцхан зүйл хэлэх гэсэн хурлын дарга. За асуултаа асуучих. 1 минут. Манай улс баялагын сангийн хуулийг одоо бас батлаад яг одоо хүн бүрийн нэрийн дансан дээр хэдэн төгрөг байгаа вэ гэдгийг ийм монголоор дамжуулаад харах боломжтой. Тэгэхээр яг одоо Чингис хаан үндэсний баялагын сан дээр миний одоо нэр дээр байгаа эцсийн үлдэгдэл бол 306 мянган төгрөг байгаа байхгүй. Энэ бол одоо улсаас хуваарлагдаж өгсөн одоо энэ өгөөж 306 мянган төгрөг байгаа байгалийн баялагаас. Тэгэд энэ бол мэдээж одоо ингээд өсөн нэмэгдэнэ, тийм ээ. Энийгээ зарцуулах 3 боломж байгаа байхгүй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц. Тэгэхээр энийг би хэрэгцээ эрүүл боловсралтай
орон сууцтай болол би тэтгэвртэй авмаар байгаа байхгүй. Тэгэхээр би баялагын сангаас тэтгэврийн санд мөнгө авах гэдэг юм биш. Би энэ надад хуваарлагдсан мөнгийг ирээдүйд тэтгэвртэй л одоо тэтгэвртэй гаргахлаарэ өөртөө авмаар байгаа юм а. Тэгэхээр энэ агуулгаар нь баялагын сандаа энэ тэтгэвэр гэдэг үгийг л нэммээр байгаа юм. За ерөнхий сайд хариулъя. Тэгээ Чингис хаан баялагын сан одоо иргэн болгонд хуримтлагдсан хуримтлал бол 306 мянга орчим байна. Хуулиараа боловсрол эрүүл мэнд орон сууцны зарцуулах ийм л хуультай. Тэгэхээр үүнийг тэтгэвэр гэдэг үгийг нэмэх буюу тэтгэвртэй хуримтлуулж болно гэдгийг нэмбэл бид нар энэ дээр бол хөрөнгийн менежмент хийж болно. 306 мянган чинь бид нар бонд авч болох уу, үнд цаас авч болох уу, хувьцаа авч болох уу гэдгийг иргэнээс өөрөөр нь шийдвүүлвэл за одоо магадгүй жилд нэг 10% багадаа өгөөж тооцох болцоо байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 306 мянгаыг тэтгэврт тайлбарч болно гэдэг асуудлыг ер нь би шийдэх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Тэгэхээр энэ удаа хуулийг батлаад их хурл баталжвал намар эх оны төсөв болоод төсвийн тодтгол хийх үеэр бол төсөв дагуулад энэ асуудлыг тусгаж болно. Зардлыг нь бас бид нар тэтгэврийнхаа энэ зардлыг бас шийднэ.